Тэ урдын цагт энэ явдал болсон юм. Задгаантаагаараа зард гарсан залхуу эхнэртэй эр байж гинэ. Залхуу тэр эхнэр нь үдсэн дууснаа үгч орхилгүй айл хотлынхондоо ам мэдэн буурж гардаг байлаа. Амнцар эхнэрээ сайн болж эр нөхөр нь ихэд зовдөг байж гин л дээ. Нэг удаа нөхөр нь чонын үүр өнгөчж байгаад маш их алт мөнгө олжээ. Тэгээд алт мөнгөө гэртэн авч харих гэснэ. За байж. Энэ тухай эхнэр маань мэдвэл нутаг усны хүмүүст нууцыг дэлгэж магад. За тэгээд эзэн ноён мэдэх юм бол алт мөнгийн минь бүгдийг булаагаад хөөрхий бий хоосон хоцрох байх та гэж бодлоо. Тэгснэ нэг сайхан арга олжээ. Олсон алт мөнгөө тэндэн болж орхиод гэрийн зүг явлаа. Замдаа гол дээр очиж үзвэл торонд томоо гихчийн сурхай загас орчихсон байлаа. Сурхай загсаа аваад цааш ойд очиж зүүсэн хавхаа эргэж очтол туулаа орчихсон байж. Залууч туулан хавханд сурхай загсаанд зүүж орхиод буцаж гол дээр очин торондоо өнөөх бүжин хийчгээд гэрийн зүг явлаа. Ингээд гэртээ ирээд эхнэртэй хэлж гинэ. За, цаг алдалгүй пеншингээ галлаад цагирган бов хийгээд орхи. Учир явдлыг битгий асуу. Эр нөхөр чинь өнөөдөр их хэмжээний алт толсон. Орой бүрэнхий болохоор ойроо очиж авцгаая гэлээ. Эхнэр нь ч бөөм баяр болж пеншингээ галлаад том цагирган бов хайрч эхэллээ. Харин нөхөр нь томоохон уут олж аваад цагирган бовноос нууцаар нилээдийг шуудалж явлаа. Үчийн бүрэнхий болж эхнэр нөхөр хоёр нуусан алт эрдэнсэн авахар ойроо явлаа. Нөхөр нь урд нь орон замчилж явангаа цагирган бовноос модны мөчөрт өлгөөд байжээ. Хойно нь явсан эхнэр модны мөчөрт өлгөөтэй цагирган бовыг хараад ихэд гайхан "Хүүшээ, эр нөхөр минь хараач ээ. Энд тэнтгөө цагирган бов өлгөөтэй байх чинь ой модноос амттай бов ургадаг болоо юу?" гэж асуужээ. Нөхөр нь "Чи чинь мэдээгүй хэрэг үү? Өнөөдөр үдийн алдад үүлнээс бороо биш боо бороод мод бүхний мөчөрт моцглон зүгтсэн шүү дээ" гэж хэлээд эр нөхөр нь инээмсэглэн цааш явлаа. Гайхсан эхнэр тэнгэрөөд өлийж хараад гар хөлөө савчуулан бушуухан харих юмсан айл хотлынхондоо хэлэх юмсан гэсээр цааш тэнтчин бүдчин явлаа. Ингээд эхнэр нөхөр хоёр цааш явсаар хаанигтэй зүүсэн хавхан дээрээ ирлээ. Хавханд орсон цурхай хараад эхнэр нь бас л гайхан "Хачи юм да? Харсаар байтал хуурай газар зүүсэн хавханд хуруусны цурхай орчихсон байх юм да" гэхэд нөхөр нь "Гариг ертөнц уудам юм хойно газараар явдаг цурхай байдаг л байлгүй дээ" гэчихэд цааш хөтлөн явлаа. Гайхсан эхнэр нь бас л бушуухан харих юмсантай айл хотлынхондоо хэлэх юмсан гэсээр урих тавьсан урсгал гол дээр очлоо. Торонд орсон олзыг хараад эхнэр нь уулгалд "Өвгөө минь өнөөдөр юу болоод байна? Томч хийсэн торонд чинь туулаа бүжин орчихсан бүлтгэж байх чинь" гэхэд хонгор минь үннийг хэлэхэд хорвоо ертөнцид сонин зүйл их байх юм да. Усны гүнд туулаа амьдэрдэг юм шүү дээ. Бушуухан харих юмсан айл хотлынхондоо хэлэх юмсан гэсээр амнцар эхнэр цааш явлаа. Ингээд тэр хоёр сарны гэрэлд тэнд чинь явсаар нуусан алт эрдэн сайн олж аваад гэртээ харж гинэ. Өглөө тэр хоёр
үүдэ болтол унтаж үхрийн дуунаар сэрлээ. Аман цар ихнэр өшөөхөн босоод ховын сава төчгөн үлсээр хүн амтын ихтэй хүүтэн булгуугүй лээ. Ам хамраа мөрөлдүүлэн байж аман цар ихнэр урд шөнийн явдлаа учир зүггүй чалчиж гарлаа. Санаандгүй ярьсан тэр яриан санаамууд ноёны чихэнд айл хэдийнэ хүрчихжээ. Ноёнч эд баялагт дуртай эрээ царайгүй нэгэн болохоор ядуу эрийг дуудвал ялзын тулгаж гинэ. Асар их алт мөнгө олцоод амин ховдоо ашиглах гээд хар яат ноён эзэн ноёноос харамлна гинэ. Ээж орлож хашгичин загж гарлаа. Ядуу айсан шинжгүй хайр инээд алтан энэ бол энэ дүр шүү дээ ноёнтой. Алт мөнгө олох нь байтугай амрууга хийх хоолгүй сууж байна да. Сэнт ноён этгээ чи болцаад бай. Хүүтэн булгадаар ихнэр чинь хүн болгонд ярьсан байлаа. Алт мөнгө одоохон авчрахгүй юм бол энэ настай чинь ярин шүү. Миний ихнэрийн амнцар гэдгийг айл хотлороо мэдэн дээ. Тэр хүн юу ч гэж буурж мэднэ. Тэнд итгээд хэрэггүй дээ ноёнтоо. Ядуу ин хэлээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн зогслоо. Харин ноён тэр дорн амнцар авгаад дуудаж авчираад асууж шалгааж гарлаа. Танаа нөхөр алт мөнгө олсон гэлөө? Олсон ноёнт минь олсон шүү. Шөндөлөр мөнгө зөөсөн гэлөө? Тэгсэн шүү ноёнт минь тэгсэн. Шүн зөөсөн шүү. Бүгдийг зөөсөн. За тэгвэл юу болсныг бүгдийг яриад өргөдөө. За инглээ ноёнт минь эхлээд бид хоёроо орлоо. Тэгсэн чинь танд мөчр бүр дээр нь цагирган боо өлгөөтэй байх юм. Юун цагирган боо билээ? Том амттай цагирган боо үүлнээс чинь бороо биш боо ордог болсон гин шүү. Тэгээд бид хоёр цааш явсаар өдрийн тавьсан хавхаа эргэж ятсан чинь дотор нь цурхай загс орчихсон байдаг байгаа да. Хөөрэ газар амтдаг цурхай байдаг юм байна да. Чи чинь хавханд цурхай загс орсон гэж байна уу да? Тийм ээ, тийм. Юу ч биш томж тавьсан торн дотор минь томоо гих чинь бүжин орчихсон байсан гэж. Тэгээд бид хоёр цааш нэгэн явж угаад булсан алтан очиж явсан та. Нэг өргөвч алт авч харцгаасан шүү. Амнцар авгаан яриаг сонсоод ноёны тэсвэр алдан уурлаж. Энэ таныг хөөхнийг андээс гарах. Хэлж ярьж байгаагаа ч мэдэхгүй хамаагүй борж байх чинь. Энэ ойлгож хашигч хөөж гаргажээ. Харин ядуу юу ч болоогүй мэднэсгэлээ. За та харвуу ноёнтоо миний ихнэр ийм л хүн шүү дээ. Түүний үгэнд итгэнэ гэж байж боломгүй зүйл гिचхэд гараад яваад өгчээ. Тэр цагаас хойш амнцар эхнэрт нь хэн ч дахин итгэхэн болж харин ядуу сэтгэл амар сайхан амьдрах болжээ.